Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдэд зориулсан захим зөвлөмжөөс эрхэм хүндэт сонсогч та бүхэндээ хүргье. За төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөх болзол шалгалтын бүртгэлийн талаар та бүхэнд зарим зүйлийг тодруулан хэлье. За болзлын хувьд нэгдүгээрт Монгол улсын иргэн байна, хоёрдугаар дээд боловсралтай байна. За гуравдугаарт нь авилга албан тушаалын гэмт хэрэг үлдэж шүүхээр ял шийдвэрлээгүй байх ёстой. За дараагийн дугаарт нь бол сэтгцийн хүчин нэмэгдэггүй байх. Эрэгтэйчүүдийн хувьд цэргийн хугацаа цэргийн алба хаасан байх ёстой. За тухайн орон нутагт төрийн жинхэнэ албыг хаах хүсэлтэд илэрхийлсэн байх юм аа. За дараагийн шаардлага нь бол тэтгэвэр тогтоолох насанд хүрээгүй байх ёстой. За төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халагдсан бол энэ хугацаа дууссан байхыг одоо нэг шалгуур үзүүлэлт болгож байгаа. За нийтийн албанд ажиллах, эрх хасах, ял шийдвэрлсэн бол уг хугацаа мөн дууссан байна гэдэг ийм зохицуултууд явж байгаа. За шалгалттай холбоотой бүртгэлийн хувьд ямар зүйлүүдийг бүрдүүлэх вэ гэхээр нэгдүгээрт тухайн иргэн хүсэлтээ гаргасан байх ёстой. Хоёрдугаарт нь төрийн албан хаагчийн анкетыг үнэн зөв бичиж бүгэлсэн байх ёстой. Гуравдугаарт нь холбогдох бичиг баримтыг буулбарууд байх ёстой. Үүнд нь юу авах вэ гэхээр иргэний үнэмлэх, боловсролын бичиг баримт, мэрэгчсэн сертификат гэрчлэгээ орно гэсэн үг. За дээр нь нэмээд тухайн иргэний чэд зураг байх ёстой. Үйлчлэгээний зардал төлсөн баримт байх ёстой. За цэргийн алба хаасан тухай цэргийн үүрэгтний үнэмлэхийг тэмдэглэгдсэн байхыг шаардна. За дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нотолсон бичиг баримтын бүртгэлийг хангасан байх ёстой.